Энэ жил бид нар 3000 орчим айлын газрыг чөлөөлсөн. Ирэх жилүүдэд түүнээс дутуугүй одоо ийм газар чөлөөлт хийн 5 дугаар цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. 90 оноос хойш 5 дугаар цахилгаан станц ярьсан. Харамсалтай нь ингэж одоо бидэн шиг эхлүүлсэн ийм тохиолдол байхгүй. Бид нар 2028 он гэхэд 5 дугаар цахилгаан станцтай болж иж айлуудыг нүүрс төлөвлөхгүй тоглог орон сууцнд оруулах ийм одоо ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байгаа. Бид нар сая газар чөлөөлтийн самтаа болсон. Газар чөлөөлтийн сан маань энэ он гараад мөнгөжиж эхэлнэ. Тэгэхээр 5 дугаар цахилгаан станц, Дэнжин мянгийн дулааны цахилгаан станц, Морингийн давааны дулааны цахилгаан станц, Хаан хийлсийн хажуутлын дулааны цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх гих мэт олон ажлууд бид нар одоо ирэх жилүүдэд хийгдэж байгаа. Огт урд нь ийм олон дулааны станцууд нэг дор хийгдэж байгаагүй. Тэгэхээр бидний эцсийн зорилго бол дулааны одоо найдвартай одоо хангамжийг нэмэгдүүлж тэгээд айл өрхүүдийг орон сууцжуулах газар чөлөөлтийг одоо хийх улмаар төр хувийн хвшил хамтарч одоо орон сууцны томоохон хорооллуудыг барих ажлуудыг хийн. Бид ямар ч байсан энэ удаа бол сэлбдээр 14,000 айлын одоо орон сууцны хорооллуудыг эхлүүлсэн явж байгаа. 2027 онд ашиглалт орно. Урд нь одоо 3-4 дугаар хорооллын бүтээн байгуулалтаас том ийм орон сууцны хороол нэг дор барьж байгуулж исэн. Ийм одоо тохиолдол ер нь байхгүй гэдгийг бас та бүхэнд хэлье. Ирэх жил одоо Чингэлтэй дүүргийн 5 буудал 6 буудал орчмын газар чөлөөлт хийн. Сүхбаатар дүүрэг дээр Дэнжин Дамдоржин орчмын газар чөлөөлтүүд хийгдэнэ. Сонгон хайрхан дүүрэг дээр ханы материал дүүрэг орчмын газар чөлөөлтийн ажлууд хийгдэнэ. Баян зүрх дүүрэг дээр одоо цайз орчмын газар чөлөөлтийн ажлууд хийгдэнэ. Тэгээ та бүхнийг одоо бидний хийж байгаа энэ их хотын бүтээн байгуулалтад хийж байгаа ажлуудыг байнга дэмжиж байгаа хувьд одоо талархалтай байна.